За Python зөвлөлийн 2 дугаар дугаар компьютертэй хэрхэн харилцах талаар үзнэ. За хаана кодоо бичих вэ гэхээр та компьютер буюу гар утсан дээр ямар нэгэн програм суулгах шаардлагагүй зүгээр шууд веб хаяг руу нэвтэрч орно. Гар утсан мөн компьютер дээрээсээ. Та жишээ нь гар утсан дээрээсээ programming.com 76-аас Python програмын онлайн компайлер хэсэг хаяг руу ороод кодоо шууд бичээд шууд ажиллуулж болно. Онлайн орчинд ямар нэгэн түүл суулгах шаардлагагүй. За кодоо бичицгээе. За бидний код маань бол ерөнхийдөө 2 мөр кодтой. За Jakt гэдэг маань бол програмын яг жинхэнэ код биш, кодыг тайлбарсан одоо тайлбар гэсэн үг. За бидний мөр маань бол 2 мөр кодоос тогтсож байгаа. Нэр тэнцүү input, тэгээ print гэсэн. За input функц. За input функц нь бол гараас мэдээлэл хүлээж авдаг функц байж байгаа. За нэр. За нэр бол оруулсан нэрийг хадгалах хайрцаг буюу хувьсгч гэж ойлгож болно. За print маань бол өмнөх хичээлээр үзсэн. Одоо сайн уу нэр гэдгийг бол дэлгэсэн дээр хэвлэнэ. За хувьсгч гэж юу вэ? Хувьсгч гэдэг бол ямар нэгэн утга агуулдаг хайрцаг буюу санахон үүр гэж ойлгож болно. За хэрэг хэрэглэгч утган дээрээ төгсөө гэж оруулсан бол тэрхүү төгсөө гэдэг утгыг хадгалдаг сав гэж ойлгож болох нэ. За кодоо ажилуулцгаа run давч дарсны дараа нэрээ бич гэдэг текст хэвлэгдээд тэгээд курсор анивчиж эхэлнэ. За та нэрээ бичээд enter дарнаа. За хэрвээ дэлгэцэн дээр нэрээ бич гэнгүүт дорж гэж бичингүүд сайн уу дорж гэж гарч байгаа бол таны програм амжилттай ажилласан гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл програм таны нэрийг санаад тантай мэндчилсэн гэсэн үг ээ. За дараагийн дугаараараа бид шийдвэр гаргах if else блоктой танилцсанаа.